За сайн байцгаана уу. Ингээд Global ABC-ийн амжилтын амт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэх гэж байна. За би яг одоо бүгд найрамдах Солонгос улс дахь Тэжон хотод ирсэн байна. За тэгээд энэ худалдаа үйлчлэгээний төв дээр ингээд ирэнгүүт бүх зүйл нь ингээд солонгосоор бичсэн байна. Солонгос хүмүүсийн гэтэл яг энэ ч сайхан манай Монгол кирилл үсэг маань харагдлаа. За та бүхэн бүгдээрээ бас харж байгаа бах те. Элбэг гэсэн байж та Монгол өмшиг жам. За ингээд элбэг гэдэг Монгол хоолны газар Монгол дэлгүүр дээр ирсэн байна. За ингээд бүгдээрээ хамтдаа орцгоё. Элбэг Монгол хоолны газрын захирал бүсгүйтэй танилцъя. Орцоход цаг зав гарч байгаа маш их байна. Их завгүй байгаа гэдэг. Тэглээ. Тэгээ холоос ингээд бас ажил заваа услаад хурж ирсэнд маш их баярлалаа. За манай шигтанд оръё. За. Солонгос улсад анх оюутны мөрөөдөл тээж ирсэн олон мянган залуусын нэгэн адил баяр тогтох бүсгүйч мөн адил хөдөлмөр тэсвэр хатуужил зорилгынхон хүчээр өнөөдрийн амжилтанд хүрчээ. Олон жилийн турш тууштай хөдөлмөрлөж амьдралынхаа алхам бүрийг ухаалгаар төлөвлөсний үр дүнд тэрээр Солонгос дахь виз оршин суух статусын асуудлаа зөв зохистой зохицуулж нийгэмдээ нэр хүндтэй бусдад үлгэр дуурайлал болсон эмэгтэй бизнес эрхлэгч болон өсөн дэвжсэн байна. Өнөөдөр тэрээр Тэжон хотод элбэг зог ресторан болон дэлгүүрийн амжилт ажиллуулж эх орныхоо амтыг элэг нэгтэн монголчуудтай хүргэж аваа хөдөлмөрч бүсгүй юм а. Түүний бизнес зөвхөн ашиг орлогоос гадна хүний итгэл чанартай үйлчилгээ, халуун дулаан харилцаан дээр тогтдог гэдгийг ойр дотны хүмүүс нь үргэлж амсалдаг. Энэ удаагийн амжилтын амт нэвтрүүлэгт оролцож буй баяр тогтох бүсгүй өөрийн амьдралын бодит дүү Солонгос дахь оюутан үеийн хүндхэн өдрүүд бизнесээ эхлүүлсэн замнал гэр бүлээрээ тогтвортой амьдрахын үнцэн мөн виз болон бизнесийн орчинд хэрхэн зөв алхам хийх тухай үнэт туршлагаасаа зочидтайгаа хуваалцмална. Түүний түүх бол зүгээр нэг амжилтын тухай биш. Харин зоригтой хүн хаанч хөдөлмөрлөж чадвал амьдралаа өөрчилж болдгийн тод жишээ юм а. Амжилтын ард нуугдсан алдаа оноо, уналт босолт, тэсвэр хатуужил, гэр бүлийн дэмжлэг ямар үнцэнтэй байдгийг энэ нэвтрүүлгээс та бүхэн мэдрэх болно. Солонгост ажиллаж амьдарч буй монголчууд төдийгүй гадаадад мөрөөдлөө бүтээхээр зорж буй хүн бүхэнд урам зориг өгөх энэ дугаарыг хамтдаа хүлээн авч үзээрэй. За одоо ингээд манай хоолны газартаа танилцъя. Хамгийн түр өөрийнхөө хоолны газрын менюг танилцуулахыг хүсэж байна. Энэ ингээд бүх хоолнууд өөр ингээд гараараа хийгээд зургийг аваад энд тавьсан байгаа. Энэ бол ерөөсөө би ингэж боддоо шүү дээ. Энийг хараад энэ бол зөвхөн миний бүтээл, миний урлан, миний үнцэн. Энийг өөр хаач хийхгүй те. Энэ хоол бол зөвхөн л миний л одоо ингээд нөгөө өмч гэж би энэ менюга боддгоо. Тэгээд ингээд манайх ингээд нэг амар олон төрлийн хоол байхгүй ч гэсэн ингээд яг л хүмүүсийн хэрэгцээтэй монгол хоолнууд нь бүгдээрээ ингээд байгаа. За ингээ манай нэвтрүүлэгт цаг зав гаргаад оролцож байгаад маш их баярлалаа. Ингээ манай нэвтрүүлгийн үзэгчдэд өөрийгөө сайхан танилцуулахгүй. За юуны түрүүн ингээд Global ABC телевизийн хамт олондоо маш их баярлалаа. Өнөөдөр бас намайг ингээд бас өөртөө бас ингээд холоос цаг зав гаргаад өглөөрт ирээд нэвтрүүлэгтээ оруулж байгаад юуны өмнө хамгийн их баяр талархснаа илэрхийлье. За намайг бол Батулгын баяр тогтох гэдэг би элбэг зоогийн газар элбэг махны дэлгүүрийн үүсгэн байгуулагч, тоогооч, мөн худалдагч, бэлтгэгч ажилттай юм хүн байна. Би ингээд Солонгос улсад ирээд одоо нийтдээ 11 жил болж байна. Мэдээж ирсэн даруйдаа бол ингээд үйл ажиллагаа явуулаагүй. Эхний 5 жил нь бол сурж хажуугаар нь бас ажил хийжтэй. Тэгэж байжгаад ингээд элбэг махныхаа дэлгүүрийг 6 жилийн өмнө ингээд анх үүсгэн байгуулад ажиллуулж байна. Анх би чинь Ханнам их сургуулийн хэлний курст ирж ирсэн. Ханнам хэлний сургуулийн ойрхон манайхтай ойрхон байгаа л да. Тиймд анх хэлний курсээр ирээ. Тэрнээсээ дараа нь магистр сураад нийгмийн халамжаар магистр сураад тэгээ мэдээж бас визтэй байхын тулд хүн чинь нөгөө ажиллах виз рүү ороод тий. Дараа нь тэгээд ингээ бизнесийнхаа гараа эхэлсэн дээ. Одоо болохоор ямар визтэй? Одоо манайх болохоор байнга оршин суух визтэй байна. F2 визтэй. Ингээл одоо эн чинь л одоо яг өөрийнхөө амьдралыг өөрийнхөө одоо ажил амьдралыг бүтээж байгаа түүх шүү дээ тий. Ер нь бол түүх тий яг үнэн одоо ингээл анх ингээл ирчээлээ одоо ингээд хэлний курс сурж гин. За дараа нь сургууль сурна. За дараа нь ажил явах виз рүү орно. За дараа нь одоо яах вүлээ гэл ингээл ер нь яг ингээ анх бизнес хийгсэн
бодол бол ер нь байдаг байсан. Гэхдээ за одоо ингээд яг сургуулаа төгсөж Монгол явах уу, одоо эсвэл Монголд очиж ажиллаж амьдрах уу, эсвэл энд бизнес хийж яах уу гэл ингээл хоёр юм дээр ирж байгаа юм л да. Тэгэл ингээд хүүхдүүдэд харангуут чи ингээд аюу олон жил энд ингээд байж харч аюу солонгос гэлтэй болоод энд бас ингээд сууршаад нийгэмшээд ингээд ирэнгүүт чи хүн за одоо Монгол очиод бас за бит хоёр авах ингээд амьдарч байгаа энэ хүүхдүүд жоохон хэцүү юм байна да. За ер нь нэг юм хий та гэд. Тэгээ би энэ анх шагтаанаас өмнө махныхаа дэлгүүрийг нээжсэн. Манайх 6 жил болж байна. Тэжэнд 6 жил болж байна. Манайх ер нь анх нээгдэхдээ энэ газар нээгдсэн. Саяын махны дэлгүүр манай анхны хамгийн анхны үйл ажиллагаа хийсэн газар. Тэгээ энэ болохоор тийм үйлчлэгээний апартны дотор үйдэг үйлчлэгээний төвлөлтөө өөрөө. Тэгээ энэ үйлчлэгээний төвд анх эхлээ тэр махныхаа дэлгүүрийг нээгээд дараа нь 1 жилийн дараа энэ шагтаанаа нээжсэн. Хоолныхаа газрыг шагтаан гэхээр бас хүмүүсээ ойлгохгүй. Тийм хоолныхаа газрыг нээжсэн. Тийм түүхтэй байгаа. Тэгээд Солонгос улсад ирээд 7 жил болоход хамгийн анх мэдээж бол оюутан байхдаа бол юм зэрэг юм хийжсэн баг тий. Тийм тэгээд оюутан байхдаа бол мэдээж хажуугаар нь зүгээр өнгө гэж бол байхгүй тий. Заавал 3 хүүхэдтэйгээ бид нар чи ингээд анх ирсэн. Тэгээ 3 хүүхдийн хажуугаар ажил хийн, хичээлдээ явна. Тэгэл амьдралаа болгоно гэдэг чинь тийм ч амаргүй шүү дээ. Тэр тусмаа хүний нутагт аав ээж ах トゥ хамаг юмнаас оол. За өнөөдөр манай нэг хүүхдийг хараад өгчөөч би нэг тэгчээд ирэх юм байхгүй. Тэг хүнд найдах гинч найдах юм байхгүй. Өөр өөртөө л найдана. Тэгэл том нь ураг дүүнрээ хараад би чи оройн ягааны ажил хийдэг байсан. Худлын ажил. Тэгэл ягааны ажил хийгээл би чинь хилнийхээ курсыг өглөө 9-оос 1-ийн хооронд хилнийхээ курст явчвал өдөр нэрэл хоол ундаа бэлдээл би орой 6 гэхэд цэцэрлэгээс нь хүүхдүүд авч хоол ундыг нөхчөөл 7 гэд байжилтаа явдаг. Шөнө 2 гэж ирдэг. Тэгэл 2-оос 2 өнгөрж ирээл унтаал өглөө 7 гэж босоод хүүхдүүдэд цэцэрлэгт нүргэжэл хилнийхээ курст явдаг. Тэгээ чи хөдөлмөрлөдөг байлаа. Ер нь солонгост байдаг монголчууд бол маш их хөдөлмөрлөдөг тий. Хөдөлмөрснийхаа үр дүнд бас ингээд амьдрал ахуйн улам сайжраад явж байдаг. Тэгэхээр манай энэ амжилтын амт гэдэг нэвтрүүлэгт урилгаар оролцож байгаа. За Тэжэн хот дахь бизнес эрхлэгч бүсгүй оролцож байгаа. За манай амжилтын амт нэвтрүүлгийн гол зорилго бол ерөөсөө солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань өөрийнхөө ажил амьдралыг бүтээгээд явж байгаа, түүхээ бүтээгээд явж байгаа. За тэгвэл тэр түүх дотор нь алдаа оноо, амжилт бүтээл бүх зүйл байгаа тий. Тэр одоо бусдад үлгэр дуурайл болоод амьдралаа одоо бас улам ахиулаад явж байгаа энэ хүмүүсийн туршлагаас бусдтай хуваалцаад. За үзэж байгаа хүмүүс маань бас ингэж болд юм байна гэдэг ямар нэг зүйлийг аваад өөр дээр одоо шингээх ч юм уу тий. Туршлагаас нь хуваалцах. Ийм зорилгоор нэвтрүүлэг хийдэг. Тэгэхээр бас чиний хувьд одоо энэ гоё туршлагаа хуваалцаад бас бусдад өгч байгаа өглөг юм да тий. Тий өглөг. Үнэн шүү дээ. Тэгээд ер нь ингээд сайхан хоолны газар энэ хүний ингээд нөгөө хүнс бэлдэнэ гэдэг чинь маш их том буян гэж би боддتي. Ягаад тэгэхээр хоол гэдэг чинь бол ерөөсөө маш их тийм яг мөнгөөр худалдаж байгаа ч гэсэн маш их тийм буянтай ажил хийж байгаа гэж би өөрийгөө боддتي штэ. Тийм тэгээд орж ирсэн нэг ч гэсэн хүн ингээд ажил хийгээ ядарч ирж байгаа тий. Ингээд нэг сайхан хоол идээд альжаалан тайлгдах. Эсвэл одоо ингээд Монголд байгаа эхнэрийнхээ эсвэл нөхрийнхөө ч юм уу тий аавынхаа ч юм уу ээжийнхээ ч юм уу хийсэн хоолыг идж байгаа юм шиг нутаг орондоо очсон юм шиг тийм сайхан монгол хоол юм чинь тий тийм сайхан мэдрэмжийг аваагараасаа л гэж би хамгийн түрүү боддог доо. Түүнөөш ингээл нэг за 3 хөө ороод ирлээ за энэ 3 нийлээ тедэн төгрөг гэхээс илүү би ерөөс миний бизнесийн одоо хамгийн чухал юм бол сэтгэл гэж би боддتي. Сэтгэлээс хүнд ингээд нэг юмыг ингээ хоол хийж өгч явахдаа за хүнд нэг хоол болоосоо хоошоос энэ хүн ядаргаан тайлгдээсэ гэж бодож хийдгээс би бол мөнгийг бол нэг тийм уртал бол болгохгүй бол миний бизнес юм бол том зарчмуудын нэг байгаа. Ямар нэг юм хийхдээ те аюу их сэтгэлээсээ хандаж хийсэн хүний юм бол илүү юм одоо зарагдах нь ч хүртэл илүү байдаг гэж би боддөө шүү дээ. Тэгээд ч манай бизнес өнөөдөр нэг гадуур ингээд нэг амар бусад газрууд чиг ингээд амар реклам хийгээл пэйстер банк манах ийм хийж ин тийм хийж ин гэж нэг тавьдгүй. Зүгээр л ингээл би энэ сэтгэлээсээ л хамгийн юм хийдэг болохоор манай бизнес өнөөдөр бас нэг амар овоо зоцоохгүй ч гэсэн Тэжээнийхөө хідэн монголчуудаа бол хангалттай сайхан хүртээлтэй байгаа. Ер нь ингээд бизнес хийхэд амжилтын нууц бол ер нь яг уу тууштай байх те, төвчээртэй байх, тэгээ зоригтой байх орох ч гэсэн бас нэгэн чухал зүйл бол нөгөө хүн заавал нэг өгдөл байх хэрэгтэй гэж боддог. Тэг одоо миний хийж чадж байгааг нэг өөр хүн чадахгүй гэж болно. Одоо өөр нэг хүний хийж чадж байгаа би хийгээ амжилт олохгүй гэж болно те.
Гэтэл хүн яг нөгөө өөрийнхөө яг тохирсон те өөрт өвөгдсөн, өөрт ингээ болж байгаа юмыг олоо хийчих юм бол тэр илүү их амжилт олдсон болов уу гэж би боддөө штэ. Тэгээ миний хувьд бол яг би бол өөрийнхөө яг л нөгөө ингээд хийх ёстой, чадах ёстой юм олоо хийцэн болов уу гэж боддөө. Тийм болохоор миний энэ ингээд өнөөдөр энэ бизнестэй элбэг махны дэлгүүр минь, элбэг хоолны газар минь илүү амжилттай сайн байгаа хаа гэж бодож байгаа. За тэгээд гадаадд байхаар ер нь бол бас бид нар чинь эх орныхоо үн цэнийг илүү их мэддэг тийм. Яг тийм шүү дээ. Би ингээд Монголд байж байгаа хүмүүс бол нэг сайн мэдтгүй. Би ч гэсэн өөрөө Монголд байж байхдаа Улаанбаатарт ингээд олон жил амьдралаа шүү дээ. Бас тэгсэн мөрлөөс ингээд нутг руугаа л нэг ойрхон явчих гэсэн бас нэг тийм нэг бодлого хүч юм уу. Залуу байсан бол тэгсэн ч байж магадгүй те. Тэгээд ингээд гадаадд ингээд Солонгост ирсэн би ингээд 11 жил болох хугацаанд ер нь хүн айгүйх нутгаа санд юм билээ. Нутгийнхаа сайхныг, нутгийнхаа тэр уулыг хүртэл ингээд дотроо төсөөлөл ингээд амар гой санагдал. Нэг модыг нь хүртэл тэр мод одоо хэр ургасан болвар ингээд бодоо тий. Хүн ингээд жижигхэн ширхэг юм болгоныг баг ингээд бодож дотроо төсөөлж тэр Монголд байгаа, тэр тусмаа нутагтаа байгаа хүмүүсээ хүртэл үгүүлт юм билээ ш. Айгүй сонио. Би одоо нэг зарим хөгшин хүмүүсийг байгаа болов нэг тийм хөгшин байсан да нэг гоё юм ярьдаг нэг тийм өвөө байсан да нэг тийм ихч байсан да гал ингээл амар бодоол хүн тэгдэм билээ. Тэгээ энэ дээр ингээд бодоод үзэхээр ер нь хүн болгон адилхан байдаг байхаа гадаад гарсан хүмүүс ер нь айгүй их нутгаа гэсэн сэтгэлтэй их орноо гэсэн сэтгэлтэй тэр тусмаа өөрийнхөө нэг унсан газар угаас уус гэдэг те тэрийг айгүй боддог болд юм байлээ. Тэгээ бас аав ээжигээ айгүй бодно аав ээгээ би бол амар их бодно. Минь өнөөдөр энэ хороо дээр байхгүй болоод ч тийм үү яа тийм ингээл аавыг айгүйх боддоо шүү дээ. Тэгэл аавын тухай дуу сонсоод заримдаа энд ингээл ганцаараа үйлнэ. Тэрийг нь дагж дуулна. Тэгээ нөгөө нэг жавхлангийн нэг дулаахан намар гэдэг дуу үйд. Тэр дуу бол одоо зүгээр миний энэ бэлтгэлийн өрөөнд ажиллаа хийж байхдаа бол байнгын сонсдог дуу нэг яагаад ч юм нөгөө нэг аав минь ингээд нөгөө намар өнгөрсөн. Яг намар ингээд Монголд байгаагүй тэр үед би бас урд нь бас гадаад байсан юм уу. Тэгээ залуу байж байхдаа 24 наснаас 28 нас хүртэл бас Германд амьдарч ирсэн. Тэгээ Германд байж байхдаа аав минь өнгөрөөд. Тэгээ тэр үед залуу байсан болохоор бас тэгсгэл ингээл өнгөрчлөө тэгэл хөвүүлэл ингээл өнгөрөөл. Одоо ингээл тэр үе ингээ бодохоор ингээ санаанд буудсан шүү дээ. Нэг тийм дулаахан тийм намар аав минь өнгөрч исэн болохоор би тэр дулаахан намар гэдэг дууд сонсохоор л ерөөсөө өөр ирэхгүй аав минь бодогтой явчихдаг. Намраас дулаахан намраа гэдэг. Антайга хамт үлдсэн тэр намраа намраа сайхан хамгийн эхлээд дуугаа дуулахдаа хэлдэг. Би ингээд аавараа л бахархдаг. Миний авчиг сайхан хүн байсан шүү дээ. Ингээд хамгийн дуугаа дуулахаас өмнө хэлдэг байхгүй. Тэгэл би ингээд яг жавхлан тэгэл хэлэхэр би бас яг тэгж утгын би аавараа л бахархдаг. Миний авч нь сайхан хүн байсан шүү дээ гэж би энэ үгийг бол ингээд аюу хэлэх дуртай. Бахархал гэж хүн заавал юм байх хэвээр тий. Бахархлын цаанд бүр аюу олон юм явж идэг. Хүндлэл, хайр тий, инрэл одоо бүхэл юм тэр бахархлын цаанд багтаж явдаг гэж би боддتي. Тэгээд би бол аавараа л бахархдаг. Манай аав бол өстө нутаг усандаа гэлтгүү. Айгүй тийм ингээ од модуулаа нэр хүндтэйгээс бичлээ зүгээр хүний хувьд айгүй сайхан хүн байсан. Би бас ингээд удам судар сайтай, сайхан айлын охин, бага охин болоод ингээд төрсөндөө маш их талархаж, баярлаж ингэж явдаг да. Монголдо очин цагаан сараар наадмаар болж өгөл очихыг боддог. Манай ээж, манай хадам ээж хоёулыг настай, хоёул нэг нь 90 гарсан, нэг нь 80 гарсан хоёр настай хоёр хөгшин байгаа. Тийм болохоор ингээд ерөөсө цагаан сар болгоноор очтгоо. Цагаан сар болгоноор очиж хоёр ээжтэй золгоод тэгээд ингээд ирдэг байгаа. Мэдээж манай монголч аягүй гоё штэ. Тэгэл ингээд онгоцоос буугаал ингээд агаар нь хүртэл ингээд нэг гоё цаанаа нэг гоё ингээд цэнгэг ингээд амар гоё урт амьсгаа авч байгаа юм шиг болдог. Тийм сайхан сэтгэлийг хүн төрүүлдэг. Тэгэл өөр ирэхгүй онгоцоос буугаал хүн миний өөр хоёр нүдний дүлмс өөр ирэхгүй л ингээд асгараал ирдэг штэ. Монголд очихоор.
тэгтлээ хүн санд юм байлээ. Тэгээ би мэдээж энд ингээд нөхөртөөгөө хүүхдтэйгээ ингээд гэр бүлээрээ сайхан амьдарч байгаа ч гэсэн хаач явсан ингээд сэтгэл дотроо ингээд уяад те тэр тусмаа төрсөн нутгаа хүн байнга ингээд айгүйх санд явд юм байлээ. Би бол яг тэгдэг. Тэгээ яг би ингээд нэг Монголд очихоор ерөөс юу яддаг байхгүй юу? Манай нутаг увсын зүү ханга болохоор манай нутаг нөгөө юунес Улаанбаатараас 1000 гаруй километрийн цаана байдаг болохоор нутагтаа бол тэр болгоо очиж чаддгүй. Тэгээ ээж минь ингээ хотод байдаг болохоор Улаанбаатартай голдоо очичоод хүрээд ирдэг. А 100-ны дэлгэр цагт бол очдог аяада. Тэр нутгаа айгүй их сандгийн мэдээж. Тэгэл гिचнээ ингээл байнга очихгүй ч гэсэн ингээл дотроо ингээл дүрслэн штэ. За манай нутгийн сумын зүү ангаа сумын минь уртлын хайрхан гэдэг тэр уул тийм одоо 100 болохоор их гоё ногоороо тийм болж байгаа бах та. Арталт нь байгаа тэр моттой уул амар гоё мод ногоорж байгаа байх тааж гэдэг юм үү те. Тэгэл ингээл нутгийн минь нэг тийм хөвшин байсан да тэр одоо ингээд амьд мэд байдаг болов ямар хуу байдаг бол за нэг тийм хүн байсан да тэр хүн ямар хуу байдаг бол за дараа нэг очвол тэдний хар нэг орох юм билээч гэдэг юм уу те. Тэгээд тэгж хүү их боддөө штэ. Тэгээ яагаад ч юм нэг аав мань ингээд аав ээж хоёр минь ээж минь байгаа ч гэсэн аав минь ингээд өнгөрцөн болохоор ингээд яг хөө манай ах ихч байдаг л да тэнд. Тэгэл ингээд аав минь тэнд ингээд өнгөрсөн оршуулгын газар ингээд зүүн ангаас нутгаас минь ингээд хойхон ингээд харагдчихийдэг болохоор нэг очихгүй ч гэсэн тэгэл тийшээ харахаар амар хэцүү байдий. Аав минь өнөөдөр ингээд байхгүй ингээл ирсэн чи ингээл байхгүй ингээл ирэхээр л ингээл өө миний хүү хүрээд ирүүгүй тосоод үнсдэг хамд байхгүй ингээл очихор энэ хорууч амар хуурамчтэй угаасаа ийм амар хуурамч ороод бид нар бол ингээл аюу сайхан нэгээ гэсэн сэтгэлтэй нэгэндээ тусалсан тийм сайхан хүмүүс байх юмсан тийм би өөрөө ч тийм хүн байх юмсан гэж амар их гिचээ зүтгэж орж ирсэн үйлчлүүлэгч нартэй чадлынхаа гэрээр сайхан үйлчлчих юмсан те сайхан хоол хийгээд өгчих юмсан нэг авах махыг нь айгүй сайхан ингээд очоод яг хоол хийгээд идэхээр хэмжээнд зүсээтэй янзлаад бэлдээд өгч хэмсэн гэсэн л тийм сэтгэлээр би өнөөдөр энэ үйл ажиллагаагаа явуулж ирж байгаа. Тэгэхээр тэр минь ч өнөөдөр ингээд намайг өнөөдөр ингээд амжилттай сайхан 6 жилиг үдсэн байгаа гэж би бодож чинь цаашид ч би монголчуудаа тий илүү хүртээмжтэй илүү тийм үнцэнтэй үйл ажиллагааг явуулахыг бол эрхэмлж ажиллана. Тэгээд бас энэ тэжээнд амьдарч байгаа нийт монголчуудаа би талархахын аргагүй л дээ. Яагаад тэгэхээр миний өнөөдөр үйл бизнес үйл ажиллагаа бол энэ Монгол энэ тэжээнд байгаа монголчуудын ихэнх хүмүүсийн худалдаа авалтаар ингээд тогтож байгаа тийм болохоор нийт энд амьдарч байгаа нийт монголчуудаа тэр маш их талархлаа гэж хэлмээр байна. Тэгээ бас энэ орн, энэ Солонгос орн бас л ялгаагүй ингээд 11 жил амьдрах энэ хугацаанд яг л миний их орн шиг гिचнээ миний унсан газар угаас ус биш ч гэсэн анх эхлээл би ингээд хүний нутаг гэж ярьдаг байсан бол одоо сүүлийн 6 жил би бол өөрийн нутагтаа байгаа юм шиг миний их орн юм шиг бас ялгаагүй. Тэгэл би цай сүүнийхээ дээжийг өглөө болгон ишээ гарч өрх болгондоо би энэ сайхан оронд намайг нутгаас минь дутахгүй ингэ сайхан амьдруулж байгаа энэ сайхан орондоо үнэхээр их талархлаа. Энэ сайхан газартаа, энэ сайхан тэнгэртээ, энэ сайхан наранда маш их талархлаа гэж би маш их хэлэх дуртай. Тэгээ энэ орныхоо Солонгосынхоо энэ хүмүүстэй ч гэсэн би бас амар хайртай. Ингээл гудамжинд ингээл явж байгаа бол баг энэ авийнхаа хүмүүсийг бүгдийг танинд. Тэгэл таарсан хүн болголыг би айгүй инех дуртай. Над руу харж инеехгүйсэн ч гэсэн би ингээл мэдлэхгүй ч гэсэн ингээл хараад инеэхээр нөгөө хүн урдаас хараад инээдэг. Тэгэл ингээл хүн чинь ерөөсөө амар урмын амьтан шүү дээ ерөөсөө Тэгэл ингээл хүн хараад над руу би ингээл хүн ингээл явж байхад би ингээл инээнгүй нөгөө хүн над руу ингээл инээгээл ингэж байгаа. Тэр хүнд ямар их гоё юм юуг эрч энерги би тэр хүнд өгч зүгээр инээгээгүй явж байгаа хүнийг хүртэл би инээлгчлээ шүү дээ. Ингээд дотор айгүйх баярлдаг байхгүй юу? Зүудэн дунд минь толгойдон үзэгдээд зүсрэх бороотой тэнгэрэн цэнхэртээд санаалтахад салхин үнэртээд сайхан нутгийн бараан тодхон нүлэмстай нүдэнд торойгоод хоцорсон
эдэлсэн алтан нутаг аавын түшигтэй Нөхрийн нутгийн зураг Ховд аймгийн Мөс цумын Баатар хайрхан гэдэг юм уул байгаа. Ингээд зургийг ингээд тавьдсан манайх. Энд ингээд манай хүн бол энэ ширгэн дээр тоглож өссөн байхаа гэж бодож байна. За миний түрүү яриад нэг өвлөд нэг нүлмсээ гараад идэг нутгийн минь ханххийн нуруу гэдэг уул энэ байна да. Төрийн дахилгатай 5 жилдээ нэг удаа нөгөө төрийн дахилга болдог. Ийм сайхан ханххийн нуруу байгаа. За манай нутаг бол энэс ойрхон оршдог. Тэгээд би ингээд нутгийнхаа уулын зургийг бас энд ингээд тавьчихсан. Тэгээд өглөө ингээд хаалгаараа орж ирнэ. Хамгийн түрүүн энэ улаал харна. Төрийн сүлдээ хаалгахаас өмнө энэ ханххын нурууг л хардсан шүү дээ би. Ингээд хараад моднууд нь гоё шүү ногоороо 100 ч өстой гоё доо гэл ингээд бодчихвол тэгэл ажиллаа хийдэг те. Маш их талархаж байна. Энэ сайхан орондоо талархаж байна. Монголчуудаа талархаж байна. Сайхан хань ижилдээ талархаж байна. Сайхан 3 хүүхэдтэй талархаж байна. Бүхэл хүмүүстээ би талархаж байна. Мөн Монголд байгаа миний намайг гэсэн миний сайхан ах эгч нар, миний сайхан 80 хэд настай ээж байна те. Бүгдэнд нь талархлаа. Бас намайг ингээд үдий зэрэгтэй явхад минь араас минь харж явдаг. Тэр сайхан нутаг саяын тэр яриа үйлдэг. Миний нутаг бол намайг араас айгүй хардаг гэж боддөө штэ. Миний тэр ханххийн, миний тэр хайрхан намайг ерөөсөө өнөөдөр ингэж энэ оронд ингэж сайхан амьдрах нөхцөл боломжийг тэр сайхан нутаг орн минь миний мөн хоёр сайхан аав ээж хоёр минь намайг ингэж түшиж өнөөдөр энэ оронд ингэж ямар ч нэг тийм амар хүн саад бэрхшээлгүй те ингэж сайхан амьдрах боломжийг минь надад ингэж бүрдүүлж өгч байна. Тийм түүнээс ч удаа ингээд би өнөөдөр өөрийнхөө сайханд өнөөдөр ингээд өөрийнхөө ганцхан өөрийнхөө ингээд хүч чадалтай хөдөлмөрт ингээд сайхан амьдраад яваад байгаа юм бол биш. Өнөөдөр хүний ингээд ард маш олон юм байдаг гэж би боддөө шүү дээ. Манай аав хэлдэг байсан. Чи өнөөдөр ингээд сайхан амьдарч байгаа бол чиний ард маш их олон хүний одоо нулимстэй жаргал зовлон олон юм багтж явдгийг ингээд тэгэхээр юу яаваа гэл ингээд тэгэхээр чиний эцэг өвгөд аав ээж тэр хүмүүс олон хийсэн буян те тэр юмны буйнаар та нар ингээд сайн сайхан амьдарч ийдгийг шүү гэж аав минь хэлсэн тэр үг өнөөдөр би ингээд энэ сайхан хоолны газрыг ажилуулад олон сайхан монголчуудтай харьцаад ингэж амжилттай явж явах энэ үедээ л би тэр аавынхаа тэр хэлсэн сайхан үгийг би өнөөдөр ингээд боддتي яг л тийм байна да миний өвгд эцсийн нутаг усын аав ээжийн минь сайхан одоо тэр хийсэн бүтээсэн хүнд муу юм хийгээгүй тэр сайхан зүйл нь л бидний намайг өнөөдөр ингэ сайхан амжилттай саад бэрхшээлгүй тэ ингэ сайхан амьдруулж байгаа юм байна гэж би бодд юм аа. За манайх ингээд 2020 онд анхны нийлбэг махныхаа дэлгүүрийг анх нээж ажиллуулсан байгаа. За мэдээж ажиллуулахт чинь мэдээж анх эхлээд бичиг баримтны хувьд тэ хаанаас махаа захиалах уу яах вэ хөөгээд мэдээж бүх юм шинэ учраас бүгдийг шинээр эхлэн тэ. Тэгээд бичиг баримтны хувьд гэх юм бол энэ Солонгосын нэг таалагддаг юм гэх юм бол надад ерөөсөө бичиг баримтаа аюугаа ингээд бэлдээд яг ингээд авчрах ёстой юмныхын дагуу те ингээд яг л ийм хэрэгтэйгэл дэх юм бол яг тэрнийхэн дагуу ингээд бэлдчих юм бол ерөөсөө ямар ч асуудалгүй юмыг ингээд шийдээд өгдөг. Тэр нь аюу сайхан. Монгол жишээ нь ингээд компани байгуулах нэлээд бичиг баримт тэгэн гутаа за ингэн тэгнэ гэл танил тал нүүр царай те бүхэл юм хардаг бол энд бол тийм байхгүй. Бид нар бүхэл бичиг баримтаа бүрдүүлэл яг ингээд ном ёсныхын дагуу байх юм бол компани байгуулахад маш амар тий. Тэгээд орн ингээд байгуулад тэгээд ингээд нээж боломжтой байдгаа. Тэгээ манайх ингээд анх дэлгүүрээ махныхаа дэлгүүрийг ажиллуулахдаа бол би ажиллуулахаас өмнө бас гэрээрээ бас ганц хоёр тий бууз хийдэг байлаа, гэрцэн гурил хийдэг байлаа. Тэгээ бас ингээд тэжнийхээ монголчуудыг бас өөрийгөө эхлээд бол жоохон таниулсан л да. Тэгээл ер нь дараа нь за ямар ч байсан энэ олон хүмүүстэй би хүртээмжтэй үйлчлэхийн тулд ямар ч байсан дэлгүүр нээх хэрэгтэй байна гэдэг үүднээс ингээд дэлгүүрээ нээсэн. Тэгээ бол ажиллуулах хугацаанд бол нэлийн саад бэрхшээлүүд эхэлдэг. Саад бэрхшээл гэхээсээ илүү хүний өөрийн одоо ингээд нөгөө тууштай юмд хандах одоо юмаа ингээд цаг тухайд нь тэгээд ерөөс ингээд зоригтой чиглэлтэй би одоо ингэх ёстой тийх ёстой би өнөөдөр ийм хэмжээний орлого хийх ёстой би ингэх ёстой гэдэг тийм зарчмыг бол хүн сайн баримтлах ёстой мó гэж би боддتي. Тэгээд миний хувьд болохоор ерөнхийдөө би
анх эхлээд дэлгүүрээ нээж явахдаа хаанаас маха авах гэж мэдэхгүй байж лээ шүү дээ. Авир нийтдээ заа юу. Тэгээд энэ нэг ойрхон чонжууд нэг махны дэлгүүр ажилладаг. Одоо аривчих гэх махны дэлгүүр байт юм да. Тэдний Оги гээд охин байдгийн би тэрнээс анх эхлээд би одоо маха хаанаас авд юм блэ ингээ махсах авах газрыг мэддэггүй гэдгсэн чинь надад та тэгэл тэр нөгөө нэг тэр meatbox гэх нэг сайт майт байдаг үсттэй тэр мэрлүү ороод тэгэл махах сахаа захиалч тий чи гайгүй штэ гээд тэгээ би анх эхлээд тэр meatbox гэх тэр сайтыг махны сайтыг олж аваад тэр лөө ороод махаа захиалж илөө. Тэгээд хамгийн гол нь анх эхлээд ингээд ямар мах захиалах мэдгүй юу хүмүүс авд гэж мэдгүй. За ямар ч байсан цул мах аавна гэж мэдээд байгаа. За хоньны хавирга авахыг мэдээд байгаа. Хаа авахыг авч магадгүй гэж мэдээд байгаа. Тэгээ өөр одоо энэ юу хэрэгтэй байдгийг болоо гэж ингээд бодоол. Тэгээд ингээ явцын дунд чинь хүмүүс өөрсдөө орж ирээ хэлж тийм энэ одоо үйлчлүүлэгч нар өөрсдөө ихчээ миний дөө одоо нэг тим гадуур зарт юм бэлээ ш. Тэр айгу зүгээр юм бэлээ ш. Энэ айгу зүгээр юм бэлээ ш. Чи тэрийг нэг үзээж нэг тим юм бэлээ ш. Тэр өвчүүний хормоо гэд нэг гоё юм өөх махан халагсан нэг айгу гоё юм байд юм бэлээ ш. Чи тэрийг аваач гэл ингээл жишээ нь те. Тэгээд би ингээд ерөөсөө энэ дуршлагыг бол ингээд энэ дотроо энэ Тэжин хотод байгаа монголчуудаасаа ер нь их дуршлагыг хөрөмтлүүлсэн хүн дээ. За манайх ингээ баншаа бас өөрөө гараараа хийдэг. Гэхдээ яг нөгөө гараараа бол чимхэж бол хийдгүү. Дээр үе нөгөө нэг баншны Оросын нэг баншны хий байдаг да. Тэрүүгээр ингээд хийчдэг. Тэгээ энэ бол болохоор нөгөө бусад нөгөө чимгсэн баншиг ботход гурил нэмгэнтэй. Тэгээд ингээд зузаан гурилгүй маш аятайхан банш болдог. Тэгээ манайх ингэж хийдэг хүмүүс маш их дуртай авдаг. Тэгээд ширхэг аяг олон нэг хилэндээ бараг 120-130 ширхэг ордог. Гадаад байхад бас нэг асуудал үгүй визний асуудал их байдаг л та. Тэгээ визээ сунгуулна гэдэг чинь бас ер нь энд байгаа монголчуудын хувьд бол визтэй монголчуудын бас нэлээд том асуудал. Тэгэл за одоо ингээл хэлний курсээ төгслөө, сургуулаа төгслөө, ажил айхаар орлоо. За дараа нь бид нар яах вэ гэл ингээл асуудал гарч ирдэг те. Тэгээд ямар ингээл анханасаа визтэй явж байгаа л гинт ингээ харлах бол хэцүү те. Тэгэл ингээл визний асуудал аягүй их гардаг. Тэгэл визээ сунгуулах гал очинд ийм чим, тийм чим аягүй их нэгэн те. Тэгэл бизнес болж нойр хоолгүй ондог үеч юу байгаа шүү дээ. Тэгээ одоо бол яг хөө ингээд бизнес хийгээд ингээд жигдрээд ингээд ирэхээр бол бизнесний хувьд бол яг хөө орлогоо нотлоо те татвараа төлөөд ирэхээр бол бизнесний хувьд бол асуудалгүй боломж юм болсон. Тэгэл нөгөө юм гэдэг чинь тэгэл нөгөө хүмүүс ингээд анханасаа л ингээд байж байгаа юм шиг боддог те хүнийг гэтэл эн чинь олон шат дараал олон юмыг дамжиж хүн те аливаа ингээд гизүү юмд хүрэхийн тулд юмыг амархан болгохын тулд анханасаа нэлээд хэцүү хүн замыг туулж иж хүн ингээд амархан ийм хялбар юмд хүрдэг байхаа л гэж бодож шít. Одоо манайх бол байнгын оршин суух F2 гэдэг бэцтэй байгаа. Тэгээ анх болохоор зэрэг хэлний курсын D4 тэгээд D2 тэгэл ажиллах D10 те тэгэл дараа нь F2 руу орж исэн да. Үгүй D9 нөгөө нэг бизнесийн биз D9 рүү ороод дараа нь ингээд F2 л орсон. Ийм шат дамжлагтал явж гин да. Оо мэдээж тэгээд хүний нутагт анх ирэхээр чинь хүнд хэцүү зүйлүүд зөндөө байдаг. Тэгээд мэдээж хэлний бэрхшээлээс авахгүйл мэдээж анх эхлээд хэцүү байсан. Гэхдээ манай нөхөр нэг урд нь энд байж исэн болохоор нөгөө хэлтэй ойр зөр юм бол ойлголцож чинь ганцаараа гараа явахаар л ерөөсөө хүнтэй ойлголцохгүй хүн юм гээд хэлээд байгааг нь ч мэдэхгүй бас хэцүү байдаг байсан. Тэгээд би хамгийн түрүүнд за ямар ч байсан би үр хүүхдүүдтэйгээ энэ төрлөө хамгийн түрүүнд би хилээ сайн сурах юм байна те. Хилэндээ анхаарах юм байна. Хилээ сурыг гэдэг ингээ хилний курст ороод ингээд хилээ бол ерөнхийдөө сурсан. Тэгээ нөх хүүхдүүдтэйгээ ирэхээр бас эхлээд бол жоохон хэцүү байдаг. Тэгээ нөх хүүхд чим нөгөө нэг цэцэрлэгт явна. Тэгээ хажуугаар нь хагас сүтэн санд амарчдаг цэцэрлэгүүд. Тэгээ энд чинь болохоор нэг Монголоос нэг арай нэг өөр онцлог нь гэхээр хагас сүтэн сангуул ажил хийж идэг ерөөсөө. Тэгээ нөх хагас сүтэн санд ажиллах болдог хүүхдүүдээ яах вэ гэдэг асуудал үүсдэг те. Тэг нэг гараад нэг ээжинд аваачаад өгч, ихчинд аваачаад өгч гэх юм байдгүй. Тэгэхээр заавал ингээд хүүхдүүдээ одоо бараг заримдаа ажил руугаа аваад явах жишээний те. Заримдаа ингээл ойрхон ажилд байх юм бол эргэж тойрох жишээний. Тэгээ тийм бэрхшээлүүд бол ерөнхийдөө байдаг. За ингээд манай амжилтын амт нэвтрүүлэгт Бүгднэмт Солонгос улсын Тэжин хотын Элбэг зоогийн газрыг үүсгэн байгуулагч, Элбэг махны дэлгүүрийг үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч бүсгүй маань оролцлаа. За ингээд танд маш их баярлалаа. Өөрийнхөө одоо ийм сайхан бүтээсэн түүх, туршлагаа бусдад хуваалцсан гэж чинь маш том өглөг байдаг. Цаашдынх нь ажил үйлс бизнест нь амжилт төсөө ингээд бизнесмен төр хишгийн 2026 оны төлөв төш дэвтрийг бэлгэлж байна. Улам их одоо арвижим
дээшлэх болтугай. За баярлалаа. Ерөөлөр болгээ. Ингээд ийм сайхан би бол амьдралынхаас ёо төлөвлөгч дэвтэр биелгэсэнд маш их баярлалаа. Тэгээд танаа хамт олонд бас их баярлалаа. Ингээд энэ сайхан нэвтрүүлгийг хийгээд намайг ингээд бас тодорхой хэмжээнд хүмүүс таниулж ингээд бизнесээ бас сурталчлах, таниулах боломжийг олгосонд маш их баярлалаа. За ингээд биднийг сонирхож үзсэн үзэгчтэй бас маш их баярлалаа. Амжилт хүсье. За ингээд нийт бүгдээр нь Солонгос улс суугаа монголчуудаа мөн Монголоос гэсэн хүмүүс үзтаарна шүү дээ тийм үү? Үзэгчтэй маш их баярлалаа.